Шинжлэх ухаан таны мэдхүүн од мөндөр сууг танд хүрч байна. Уран зураг нэвтрүүлэг эхэлж байна. Студиуд урлаг судлаач Амина, хөтлөгч Мөнхцөл. Миний бие ажиллаж байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хост толгойноор хүрч байна. Өнөөдрийн дугаар хариултаа хадгалын хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож буй худалдаа хөгжлийн банк ном бол хамгийн гоё бэлэг өрөөтэй World of Language компани дэмжлэгээр та бүгд хүрч байна. Өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд Европ судлаач Зулаа эгчигээ маш их сонсон байна. 7 хоногийн дараа дахиад нэвтрүүлгээр уулзж байгаадаа баяртай байна. За ямар гайхалтай бүтээлээр бидний аялуулах гэж байна. Өнөөдөр хэдүүлээ 300 жилийн өмнөх 3D зураг гэдэг сэдвтэй байгаа. Тэр үед 3D байсан юм уу үгүй мүү гэдгийг асуултанд хариулна. Гэхдээ түүнээс өмнө болохоор тийшээ нэлээд бас алхаж очих хэрэгтэй байна. За урлагийн алхалт аяллаа ингээд хэдүүлээ нэг юм сонирхолтой зургаар эхлүүлье. 1852 он буюу нэлээд сүүлд одоо 19-р зуун гэсэн үг шүү дээ. 19-р зуунд зурагдсан Гугенот гэдэг зураг байгаа. За энэ би дандаа орос дуудлахаар хэлдэг. Оросын академизмын школтой учраас бусдаар бол нөгөө Huguenot гэдэг ч юм уу тэр тэгж хэлэгдэж байгаа. За энэ Jean-Everett Millet гэдэг зурагчийн зураг юм. Jean-Everett Millet болохоор Pré-Raphaélite буюу нэг юм 19-р зууны Англид болохоор ямар хөдөлгөөн үүссэн бэ гэхээр урлаг, утга зохиол, дүрслэх урлаг бүх зүйлд хэдүүлээ ерөөсөө энэ ихэнх үеийн сэргэн мандалтын тэр ариун сайхан тэр урлагт л ингээд хайртай байж тэрнийг даах хэрэгтэй байна. Тэгэхээс биш энэ Рафаэл болон Микеланжело одоо бидний ярьдаг нөгөө сэргэн мандалтын агва хоёр бүтээлч чинь шал буруу зүг рүү явуулсан байх шүү энэ урлагийг. Тийм учраас хэдүүлээ Рафаэл шиг тийм хит ялуун, хит уянгалаг биш. Яг тэр Рафаэлээс өмнөх Микеланжело шиг ерөөсөө тийм биш. Тэрнээс өмнөх урлагийг л ингэж шүтэн бишэрье гэсэн тийм урлагийн хөдөлгөөн буюу Pré-Raphaélite гэдэг нь Рафаэлээс өмнөх үеийнх гэж байна шүү дээ. Тийм тэгэхээр Рафаэлээс өмнөх үеийг шүтэн бишрэгч тийм хэсэг залуусын хөдөлгөөн гарч ирсэн байгаа. Эдгээр нь мэдээж нөгөө хит баригдмал академист болон бусад тэр урлагийн эсрэг маш их тийм өөрсдийн гэсэн үзэл бодолтойгоор гарч ирсэн. За энэ зураач нарын нэг нь болохоор Jean-Everett Millet гэдэг зураач. Тэгээ тэрний 1852-ны Гугенот гэдэг зургийг одоо хэдүүлээ дэлгэцэн дээр харж байна. Тэгэхээр ер нь бол Гугенот гэдэг ойлголтыг тайлбарлахаас өмнө би зүгээр л зурагчтай урд нь энэ зургийг харуулаагүй шүү дээ тий. Тэгээ яг ингээд бүр цэврээр нь нэвтрүүлэгтээ оруулж байгаа. Тэгэхээр та магадгүй энэ юуны талаар зураг гэдэг анхныхаа сэтгэлдлийг бидэртэй хуваалцаач. За анхлан харахад бол нэг юм дурлал тосууд юм шиг харагдаад байна. Гэтэл эмхтэй нэг юм алчуураа бариад ингээд бооцсон эрэгтэй нэг гараараа ч юм уу тэр алчуурныхаа нэг үзүүрийг барьсан байгаа нь энэ зурган дээр нөгөө янаг амраг хосуудын гэдгээс арай өөр динамик яваад байна уу гэж харж байна. Ааха. Яг үнэн гайхалтай. Яг эхлээд энэ зургийг харахаар бидэрт яалтчгүй амраг хосууд гэдэг мэдээлэл нь шууд хүрч байгаа. Ер нь уран зурагт бид нар харцыг их ажиглах хэрэгтэй шүү дээ. Модильяни гэдэг агуу зураач байсан 20 дугаар зууны Модильяни болохоор би хүнийг танихгүй бол харцыг нь зурдаггүй гэд ерөөсөө тийм нүдийг нь зурж байгаагүй тийм олон хөрөг бүтээлүүдийг ч хийжсэн. Тэгэхээр ер нь аливаа уран зурагт ялангуяа хөрөг зурагт харц гэдэг их чухал байдаг. Тэгэхээр энэ хоёрын харцнаас бол бид нар яалтчгүй амраг хайрын холбоог бол харж болох юм. Хүн үнэхээр дурлалт хайртай тэр жутгай амьдралаа зориулахад бэлэн тийм хөндлөөгөө нэг ийм гоё уян зөөлөн харцаар харах байх л та. Ер нь энэ зургийг нэлээд томруулаад харах юм бол энэ эрэгтэйгийн ч гэсэн тэр шигүү сормосон дундаас нь тэр уян зөөлөн харц нь мэдрэгддэг байхгүй юу? Тий эрэгтэй нэг хайрлж инхрээсэн харц эмэгтэй ч гэсэн тэр эрэгтэйнхээ өмнө нэг сул дорой хүлцэнгүү яг гайхалтай тийм шиг харагдаж байна. Тэгээ энэ тэгэнгүүт сул дорой ийм хүлцэнгүү ингэж байж байгаа байдал болохоор юуны өмнө одоо хүлцэнгүү байж байгаа вэ гэхээр эрэгтэйгийнхаа шийдвэрийн өмнө гэж хэлж болно. Энэ эмэгтэй харцанд нэлээд их гониг байгаа. Энэ эрэгтэйд ч гэсэн их гониг байгаа. Тэгэхээр яаж ийн вэ гэхээр мөн цаашаа сая яг зулаа судлаач маань шууд хараад хэллээ. Энэ хоёр тэврэлтэж байгаа мөртлөө сайн харах юм бол эмэгтэй нь эрэгтэйгийнхаа гарыг цагаан альчуураар боох гэж оролдож байна.
Тэгээд энэ хоёр ямар нэгэн цэцэрлэгт хүрээлэн ч юм уу те нэг юм тоосгон хаантай тоосгон хаан нь усан үзмийн юм мотор дүрсэн юм газар зогсож байна л та. Тэгэхээр энэ болохоор нөгөө Гугенот гэдэг нь ямар учиртай вэ гэхээр энэ уран зургийнх нь бүтэн нэр болохоор Гиген Варфоломеийн өдрийн цагаар зогсож буй Гугенот гээл тэ. Тэгэхээр 1852 онд энэ зураг зурагдсан. Гэхдээ энэ зураг маань болохоор тэрнээс өмнөх 16 дугаар зууны аимшигтай Варфоломеийн шүн гэж дэлхийн түүхэнд үлдсэн нэгэн үйл явдлыг хэлж байгаа. Тэгэхээр энэ Варфоломеийн шүн гэдэг үйл явдал уг нь бол энэ бол Гиген Варфоломе гэдэг Иесус Христосын 12 дагалдагчийн нэг тийм гигантэн хүний баярын өдөр байсан. Гэтэ яг энэ баярын өмнө шүн Парис хотноо зарим их сурвалжууд 5,000 зарим их сурвалжууд 30,000 Гугенот буюу протестант шашинтай хүмүүс католик шашинтнуудаа алуулсан ийм аимшигтай үйл явдал болсон. Тэгэхээр 16 дугаар зуун гэдэг маань католик шашин дөнгөж шинээр үүсч буй протестант гэдэг маань өөрөө протест буюу эсэргүүцэл гэсэн үг тийм. Католик шашныг эсэргүүцэж байгаа Мартин Лютер хэмээх философч болон тэрний одоо онол тезисээр ингээд эсэргүүцэж гарч ирсэн энэ аимшигтай шашны энэ мөргөлдөөнүүд дунд болсон үйл явдлын өмнөх шөнийг төрсөлж байгаа. Тэгэхээр энд нөгөө эмхтэн цагаан альчуур уяах гад байдаг нь тухайн шүн Парист угаасаа нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал энэ бол бас дан шашных гэхээс илүү улс төрийн нөхцөл байдал хурцдсан байгаа. Хэрвээ чи цагаан уяа уйцсан бол чи католик шашинтай гэсэн үг. Тэмдэг байна тий. Католик шашинд үнж гэсэн үг. Хэрвээ цагаан уяаг байх юм бол протестант шашинтай гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ зурагт дүрслэгдсэн эмэгтэй нь бол католик шашинтай. Католик гэдэг маань бол илүү одоо уламжлалт за 10 дугаар зуунд ер нь католик болон үнэ алтартан гэдэг ингээ хоёр баруун зүүн Ром хуваагдсныг мэдж байгаа тийм. Тэгэхээр энэ эмэгтэй нь бол католик шашинтай тийм. Их хатуу уламжлалт эрэгтэй нь бол өөрчлөлтийг хүсэж байгаа протестант шашинтай. Тэгэнгүүт энэ эмэгтэй нь хайртай залууга өхөл рүү явуулж байгааг мэдж байгаа учраас чи өөрийгөө худлаа католик гэдэг хиллээд ч болов ингээд аврагдаач гэсэн чинь нөгөө залуу нь л үзэл бодолтой өөрийнхөө хийх гэж байгаа шашны өөрчлөлтийнхаа төлөө үнэнч учраас энэ боолтыг нь боолохгүй байна. Тэгэхээр энэ хайрын түүх хэрхэн яаж төгсснийг мэдэхгүй ч гэсэн бидний хувьд болохоор үзэл бодлоо сонгох уу, хайр дурлалаа сонгох уу гингүүд үзэл бодлоо сонгоод явж байгаа энэ нэг гонигтай гэхдээ тухайн цаг үеийг яг тэр 16 дугаар зууны шашны зөрчлийг амраг хайрт хосууд байсан ч гэсэн үзэл бодлынхаа төлөө ингээд явж болж байгаа шүү гэсэн тэр нэг аимшигтай түүхэн үеийг бол бас харуулж байгаа юм зураг байх юм. Тийм байна. Тэгээ тухайн үед ч гэдэг өнөөдөр ч гэсэн ер нь бол хүний шашны итгэл үнэмшил тухайн хүний шийдвэр амьдралаа ихтэй замнах зам бүгдэд амьдралд хийх сонголтуудад яг л тухайн үед нөлөөлж байсан шиг өнөөдөр ч гэсэн нөлөөсөр байгаа. Гэхдээ яг энэ надад айгүй сонирхолтой зураг байна л да. Католик сүм маань өөрөө поп ариун гурлын нэг болох гэдэг тий. Хүн бурхан хоёрын дунд поп заавал байдаг. Нэг хүний эрх мэдэл орж ирээд байдаг. Попын үг бурханы үг болоод байдаг тий. Тэгэхээр протестантууд нь өөрөө эсрэгээр боддог байхгүй юу? Поп ч тийм хүчтэй биш. Бурхан хүн хоёрын хооронд ямар нэгэн сүм ч юм уу эсвэл хамблам гэдэг ч юм уу төлөөлөгч байх ёсгүй. Байсан ч гэсэн төрний эрх мэдэл нь зөвхөн хүний одоо эрх мэдэл хүч чадлаар хязгаарлагдах болохоос биш тэр хүнд бурхны эрх мэдэл хүч чадал байхгүй гэсэн. Маш эрүүл тийм шинэлгээр харсан хөдөлгөөн шиг надад бас санагддаг. Гэхдээ энэ зураг надад бас маш имгэлтэй л харагдчихээн. Тэгээ яг теолог талаас шашин судал талаас маш нарийн те айгүй ийм нарийн зүйлсүүд байгаа. Тэгвэл яг энэ зураач болохоор хүний тэр нарийн нандин мэдрэмжийг уг нь бол анхандаа зүгээр л амраг хайрт хосууд одоо салж байгаа тийм зураг зурх гэжсэн юм байлээ. Гэхдээ нөгөө найз нь болохоор энд илүү тийм
одоо бүдүүлгээр хэлэх юм бол нөгөө жин өгөх гээд гэх юм уу. Тэгээ жин өгөх гээд тэгээд энэ зурагт мөн ер нь прерафаэлитуудын нэг онцлог шинж байгаа. Эдгээр болохоор дандаа юмны бэлэгдэл гэдгийг их оруулах дуртай. Тэгэхээр арт талд нь болохоор за энэ яг усан үзмийн гэхээсээ илүү нөгөө усан үзэм шиг юм ургадаг юм төрлийн хан дагаж ургадаг орон гургамал байна тий. Оо баярлалаа. Яг тэр орон гургамал дүрслэгдсэн байгаа нь мэдээж энэ хоёрын хайрын харилцааг харуулж байгаа хэл та би бинээсээ салахыг хүсэхгүй байгаа би бинийгаа ингэж ороож байгаа тэр тэрвэрлтийн ритм явж байгаа. Нөгөө талаас зүүн доод буланг харах юм бол унжуу хонхон цэцэг байгаа. Цэнхэр хонхон цэцэг, цэнхэр цагаан. Тэгээ энэ цэнхэр цагаан хонхон цэцэг маань бол урлагт ер нь ихэвчлэн дандаа үнэнч байдал тий сашгүй хайр дурлал энийг бол бэлэгддэг. Тэгсэн мөртлөө баруун доод талд нь болохоор нар за би одоо нэрийг нь яг сайн хэлж мэдгүй нэг харахаар жам мэдхтэй адилхан гэхдээ жам мэддэг бол биш шүү нэг ийм улбар шар өнгөтэй цэцэг байж байгааг харж байгаа. Энэ улбар шар өнгөтэй цэцэг болохоор дайны бэлэгдэл байхгүй. Дайн ер нь тэр дайны ялалт тэгээд дайнд явж байгаа тэр нэг хүчрхэг эр зориг тэгээд бүр ингээд үхсэн ч гэсэн эх орныхоо төлөө ч юм уу ямар нэг үзэл бодлынхаа төлөө байлтгал юмшил одоо нөгөө үнэт зүйлсийнхаа суу алдрын төлөө тулдах гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр энд нөгөө нэг яг ингэж эсрэгцүүлж тэ нэг талаас юм үнэн чарийн бэлэгдэл нөгөө талаас дайны бэлэгдлийг явж байгаа тавьж байгаа нь хүртэл цэцгээр илэрхийлж байгаа нь хүртэл нэг юм энэ хоёрын эмгэнэлт байдлыг илүү тод болгож байгаа. Тийм байна. Энэ зурган дээр арын фонд таалагдлаа л да. Энэ нөгөө Европт маш их байдаг юм лабиринт маягийн тесрэглүүд. Тэгэхээр энд нөгөө амраг хосууд энэ хоёр магадгүй ил ч юм уу те голын ирэг дээр нуурын ирэг дээр болцож болох байсан те. Гэтэл магадгүй энэ төөрөг одоо хашаа те цэцэрлэг дунд лабиринтийн хаана ард нь байгаа нь магадгүй энэ хоёрын дурлал нь өөрөө холбоо нь өөрөө тухайн үед табу маягийн ч юм уу те. Дэм бусдад дэмжигддэггүй бусдад нийтээр хүлээн зөвшөөрдөггүй ч юм уу. Тиймэрхүү харилцааны өнгө айсыг илэрхийлсэн байж болох юм. Гайхалтай маш гоё яг онож харж тайлбарлалаа. Энэ үнэхээр л Милегийн өөрийнх нь амьдарч исэн тэр нэг Английн амьдарч исэн цэцэрлэгт хүрээлэнгийн орчин гэж байгаа юм л да. Гэхдээ яг урлаг судлаач нарын үзэж байгаагаар ялцгүй зулаагч маань хийсэнтэй дөвц хүц байдлаар те энийг үгүйс нөгөө хаалттай болохгүй хайрт орлол гэдэг юм бас бэлэгдэл болдог ийм зураг байна. За ямар ч тач аимшигтай Варфоломеийн шүн болон ер нь протестант католик шашны хоорондын үзэл бодлын төлөх аимшигтай тулаан байсан тухай бол хэдүүлгийнх нь яриа цааш дүргэлжлэнэ. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань биелээ олж та бүгд түрэхэд биднийг дэмжсэн Худалдаа хөгжлийн банка танилцуулъя. Худалдаа хөгжлийн банк маань хариултаа хадгалсан ураатай хадгаламжийн бүтээгдэхүүнээ санал болгож байгаа юм байна. За хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээ нь ямар учиртай вэ гэхээр жишээ за би уучлаарай 6500 төгрөгийн үнэтэй кофе худалдаж авлаа гэж бодъё. Гэхдээ би карт уншуулахад 7000 төгрөг миний данснаас татагдах юм. Гэхдээ миний кофе 6500 төгрөг хэвээрээ харин тэр хоёрын зөрүү 500 төгрөг нь миний хадгаламжийн данс руу орох юм байна. Тэгэхээр энэ байдлаар худалдаа хөгжлийн банкныхаа картаар худалдан авалт тэгээд бүтээгдэхүүн үйлчилгээ авах болгондоо би өөрөө банкнд одоо хасагдах мөнгөө бүхэлжлэн гэсэн үг байхгүй юу? 1000-аар, 2000-аар, 3000-аар, 5000-аар та өөрийнхөө санхүүгийн болцоог харж агаад өөртөө тухтай хэлбэрээр энэ дүнгээ хадгалж болох юм байна. Тэгэхээр энэ нөгөө та өөрөө мэдлгүйгээр өөрөө механикаар хадгаламжийн данс руугаа орлого хийлгүүгээр таны карт уншуулсан гүйлгээ болгонд таны хадгаламжийн дансанд орлого ороод байна гэсэн үг. Та нэг мэдхэд л өөртөө мөнгө хадгалаад байна л гэсэн үг. Гэтэл тэр кофег 7000-аар худалдаж авах, 6000-аар худалдаж авах те 7000-аар авахд бидний өдөр тутмын амьдралын чанарт бол ногдхон ч нөлөөлөхгүй. Бид нар анзаарахгүй. Гэтэл энэ бүх энэ автоматар бидний хадгаламжийн данс руу ороод байна гэдэг чинь бид нар хадгаламжтай болж байна. Мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ маш гоё үйлчилгээ байна. За тэгээ мөн өдөр бүр хуримтлуулъя гэсэн бас нэг гоё хадгалах үйлчилгээ байгаа юм байна. Энэ нь орой болгон миний дансны үлдэгдлийн бутархай дүнг хадгаламжийн данс руу манд татчих юм байна. Хариултаа хадгалын баа нь бол картаар уншуулсан гүйлгээ болгоноосоо би өөрөө банктайгаа урьдчилсан тохирсон дүнгээр миний хадгаламжийн данс руу бүлчлээд ороод исэн бол өдөр бүр хуримтлуулъя гэдэг нь орой болгон миний дансанд үлдсэн дүнгийн бутархай дүнг нь миний хадгаламж руу бас оруулах юм байна. Тэгэхээр аль нь илүү тухтай тэрийг сонгож болох нь шүү дээ. Гүйлгээ болгоноосоо сунгуул татуулах уу? Орой болгон хадгаламжинд орлого хийх үү гэдгээ. Энэ маш сонирхолтой бүтээгдэхүүн байна. За жишээ нь 1000 төгрөгөөр бүхэлжилдэг
гээд сонгогдсон байгаа бол 5,000 төгрөгөөр одоо 1000 2000 3000 4000 5000 хүртэл сонгож болох юм байна. За тэгээд 5000 хүртэл ботхой дүнгээр шилжүүлгийг нь сонгоод хэдхэн сарын дотор Америк нэгдсэн улсад аялах боломжоо бүрдүүлсэн худалдаа хөгжлийн банкны бүтээгдэхүүн хэрэглэдэг үйлчлэгч хүртэл байгаа юм байна. Маш гоё юм байна тий. Их амар юм байна тий. За тэгэхээр хадгаламжийг мөнгөтэй хүний хийдэг зүйл гэж бодож болохгүй. Хадгаламжийг ер нь бол санхүүгийн сахилга баттай зоригтой хүний хийдэг зүйл гэж ойлгох хэрэгтэй. Мөнгөтэй болохоор хадгална биш, мөнгөтэй болохын тулд хадгалах ёстой. Тэгэхээр өдөр болгон, гүйлгээ болгондоо ч юм уу шөнө болгон унтахтаа хадгаламжийн дансантаа та өөрийнхөө сонгосон дүнгээр баг ч гэсэн орлого хийгээд ахад нөгөө Ром хоногийн дотор баригдаагүй гэж үг өгдөг те. Тэрэн шиг таны аялал зарцуулах тэр мөнгө 1 хоногийн дотор бий болохгүй. Гэхдээ та гүйлгээ болгондоо шөнө болгон мөнгөө хадгалснаар та мөрөдлөө биелүүлэх, аялах мөрөдлөө биелүүлэх боломжтой юм байна. За тэгэхээр та бүхэнд дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад дээрх 2 бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна. Мөн худалдаа хөгжлийн банкныхаа дурын салбарт хандаад хялбар хоримтлол үйлчилгээг нийлгэх боломжтой юм байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг манд дэмжсэн худалдаа хөгжлийн банкнда өдөр бүр хоримтлуулъя. Мөн хариултаа хадгалъя. Санхүүгийн бүтээгдэхүүнүүдэд баярлалаа. Маш их баярлалаа. За эргүүлээд сэдв рүү ороход би сая бодлоо л доо. Ер нь урдны нэвтрүүлэг дээр тайлбарлагдчихсэн ч гэсэн үзэгч нартаа дахин сануулад хэлэхэд одоо бид нар энэ ромын ч юм уу тий ер нь өрнийн урлагийн талаар мэдхийн тулд жоохон хооронд нь төөрөлдөхгүй гэдэг жишээ нь ер нь ихэнх хүмүүсээс сонсож байгаад ёо энэ христийн шинж ямар олон урсгалтай юм бэ гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энийг яг ерөнхийд нь ингэж хэлэхэд Иесус Христос бид нар бол одоо Христийн он тооллоор явж байгаа 2025 он гэдэг маань хэдий сүүлд үссэн ч гэсэн Иесус Христос ч бол зүгээр мужааны хүү шүү дээ. Тэгээ еврей хүн дээ мужааны хүү. Тэгэхээр тухайн үед нь юугч л нэг мужааны хүүг за тэдэн онд төрсөн тэгсэн гэд байж ах. Энэ бол нэлийн сүүлд одоо Христийн шин дэлгэрээд ирсний дараа бид нар Бурханыхаа он тооллоор ингэж явъя гэж шийдсэн асуудал. Тиймээ бид нар ойролцоогоор 2000 жилийн өмнөхийг төсөөлөд үзэх юм бол Иесус Христос шавнартаа ингээд өөрийнхөө номлолыг альдлаа. Тэгэхээр тухайн шашин маань шавьяас шавьд дамждаг тийм гинжин хэлхээстэй шашин байсан гэсэн үг. Тэ. Тэнгүүд 10 дугаар зуунд болохоор энэ үнэн алдартай болон католик гэсэн хоёр том одоо салах асуудал гарч байгаа. Гэхдээ тэр яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ бол ер нь газар зүй улс төрийн нөхцөл байдлын хувьд Ромын эзэнт гүрэн гэдэг том эзэнт гүрэн маань зүүн баруун болж хоёр хуваагдсан тийм. Тэгмүүд газар нутгийн хувьд баруун Ромын эзэнт гүрэн болохоор тухайн үед барбарчууд гэж нэрлэгдэжсэн, зэрлэгүүд гэж нэрлэгдэжсэн. Одоогийн олонх мундаг Европ гүрний одоо эцэг өвгдөөс хурж ирж баруун Ромын эзэнт гүрэнд өөрсдийнхээ засгийг байгуулсан бол зүүн Ромын эзэнт гүрэн бол Византийн эзэнт гүрэн гээд ер нь Ромын эзэнт гүрний угсаа залхамж халаа гэж явж исэн. Тэгээд Христийн шинд ерөнхийдөө нэг 7 том патриархат буюу ингээд том асуудлыг ингээд шийддэг, хурлаар шийддэг тийм ламнар болон ламын институт байсан. Тэгэнгүүт тэдний нэг нь Ромын одоо лам болон Ромын институт байсан байхгүй. Тэгээд бусад хэдээсээ Ромын пап лам маань Ромын пап лам болон Ромын сүм маань 10 дугаар зуунд салаад бид нар заавал энэ Византийн эзэнт гүрнээр ингэж өөрсдийнхөө дотоод асуудлыг шийдвэрлэх шаардлагагүй гэд ингэж яваад өгч байгаа. Ер нь саяны судлаачийн маань ярьсан одоо Ромын пап лам бол заавалчгүй хүн болон бурхан хоёрын хооронд ингэж байх ёстой хүн. Тэгээд дээрэс нь Ромын пап лам огт нүгэлгүй гэсэн тэр бурхан судлалынх нь одоо тезис буюу онолууд 16 дугаар зуунд илүүтэйгээр бас тодорхойгоор гарч ирж байгаа юм л та. Тэгэхээр ер нь улс төрийн нөхцөл байдлаас болоод католик шашин маань бол нэлийн тусдаа бие даасан одоо тэр баруун Ромын эзэнт гүрэнд ноёлсон христийн шинийг бид нар католик шашин гэдэг. Тэгээд тусдаа бие даасан Ромын пап ламаар бүх зүйлээ шийдвэрлэжсэн тийм шашин байгаа юм л та. Тэгээд гэхдээ бид нар мэддэг байх одоо нэг баахан кино ядчихад кино хийдэг хүмүүс чинь нөгөө юунд зүүн түүхээвэл амар дуртай юм байна шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд Ромын пап лам нарын угаасаа хамаг болохыг нь илэрхийлсэн зөндөө кино байдаг байхгүй. Тэгээд сэргэн мандалтын үеийн Ромын пап лам нар чинь сэргэн мандалтын үеийнхаа үзэл бодлыг ингээд дагцсан. Биеийн жаргалыг ингээд эдлэхийг илүүд үзсэн. Тэгээд тийм учраас яалтчгүй католик шашин дотроо тийм үү
За бид нар одоо ингээд христиан шинтэй гэж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд өөрсдөө ингээд ламнар нь нүгэл үлдээд байна. Энийг өөрчлөх ёстой гэсэн хөтөлбөөнүүд бол явж исэн тухайд. Гэхдээ германчууд протестант Мартин Лютер болон бусад одоо энэ философичуд болохоор бас улс төрийн нөхцөл байдлаар бид нар яагаад заавал тэр Ром гэдэг газраас ингэж юу явах хэвтэй хараат байх хэвтэй тийм үү? Тусдаа шашны болон улс төрийн институттэй баймаар штэ гэд ерөөхдөө нэг иймэрхүү шашны улс төрийн маш том хагарал энэ 16 дугаар зуунд явагдаад энийг бид нар реформац хөдөлгөөн гэж нэрлэж байгаа. За тэгэнгүүт энэ реформац хөдөлгөөн болохоор гараад ирэнгүүт нөгөө католик сүмийг чинь зүгээр ингээд нүүрлэн алгагдсан юм шиг юм болж байгаа байхгүй юу? Тэ эд хөрөнгөө алдчих штэ католик сум нэр хүнд нь унж штэ тэ эд хөрөнгө нь багасж гин төсөв нь багасж гин газар нутг нь багасж гин эрх мэдэл нь багасж гин тэ ямар сандаа тэр нэг энийг ууг нэг 6 дугаар Адриан гэ паплан байдаг байхгүй юу? Тэр болохоор бүр ингээд биччихсэн байхгүй 1522 онд бид нар ингээ гигэн тахлынхаа ширээнд ямар аимшигын зүйлс болж байгааг ойлгож гин үү те ингээд пап ламаасаа энгийн ширээд лам хүртэл юм нүгэл үлдэж гинэ ингээд ингээл биччихсэн байна л да католик сүм дотроо. Тэгээд даанч Климент 7 дугаар гэд паплан байсан юм аамаа. Тэр паплан болохоор жоохон дипломат чадвар нь айгу муу. Тэгээд нөгөө өөрчлөлт хэрэгтэй байгаад байгаа чинь тэрийг ингээд огт хараагүй юм шиг царайлаад тэгээд ерөөсөө хит нөгөө зөөлөн хүчний бодлого байхгүй дандаа хатуу бодлого явуулаад тэгэнгүүтээ тэрний үр дүнд яаж ингэсэн чинь Английн сүм. За баяртай. Генрих 8 дугаар тий Английн сүм бид нар өөрсдийнхөө явлаа. Энтер гээд ингээд явчихж байгаа. Тэгээд энэ дунд чинь ингээд нөгөө католик сүм нь өөрөө дотроосоо өөрчлөлт хэрэгтэй мөртлөө ингээд гаднаа болохоор нэр хүнд нь унтсан буу юм болж байгаа байхгүй. Тэгээ яг 1530-аад онд болохоор яг католик шинүүд ингээд өөрчлөлтөө хийж байгаа. Тэр нь өөрчлөлт нь хоёр янз юм байсан. За нэг нь бол за мэдээж тодорхой өөрчлөлт энэ угаасаа бид нар өөрсдөө ингээд шашныхаа ном ёсыг зөрчиж байна. Нөгөө гаднах өөрчлөлт болохоор гэхдээ манай сүмээс ингээд буруу номтон болоод шашны гаж урсгалууд болоод протестантууд гараад байна. Тийм учраас эднэртэй харигс тэнцээ гэдэг. Тэгвэл хин харигс тэнцэж чадах юм гэхээр хамгийн одоо нөгөө Иесус Христосын Библиэд хэлсэн үг гэдэг чинь нүгэлгүй нь эхэлж чулуу шидэрэ гэдэг шүү дээ. Тэгвэл хамгийн одоо дотроо хэр ясны бид нар ямар лав яриа зогссон биш мэдэхгүй шүү дээ. Гэхдээ ер нь яг шашныхаа номыг хамгийн сайн биелүүлдэг нь испанчууд байсан юм. Ариун сүсгтэнгүүд. Тийм, испанчууд бол ер нь мацгаа барих үедээ сайн барьдаг, залбирал номоо үлдэх үедээ сайн барьдаг тий. Испанчуудад ер нь бол ингэ дотроос юмыг дандаа ингэж ариухан цэвэрхэн байлгах, тийм хатуу байлгах энэ төргээд. Тэгэхээр Испанд бол протестантууд нэх нөлөөлөх боломжгүй. Тэд нар угаасаа өөрсдийнхээ хатуу католик шашныг барьж байгаа. Газар зүйн байрлалын хувьд ч гэсэн. Яг протестант өөрөө урсах хөдөлгөөн маань одоо тий энэ шинжлэл өөрчлөлт маань Испанд руу орохын тулд Ромыг дайрах ёстой. Тэгжээж Испани, Португал төрөх боломжтой. Тий, тэгэнгүүт яг тэгэнгүүт нөгөө нэг испанчууд маань амар тийм өөрсдөө юм хатуу шашинтай байж болж байгаа юм л. За тэгээ хатуу шашин гэдэгт мэдээж испанууд гэхдээ ер нь бол сүмийнхаа ламнарт юу ядгүй баригдах гэхээс илүү хаад ноёд нь сүмээ барьдаг тийм илүү хэрэг мэдэлтэйсэн. Тэгэхээр тэр инквизис гэх мэтчлэн хүнийг одоо буруу номны улмаас залхаан цэгэрлүүлэх энэ төрөд бол бас их улс төрийн юм нөлөөтэй хийгдчихсэн байна л. За тэгээд ингэнгүүт чинь энд яасан бэ гэсэн чинь тэр үед нөгөө нэг Ромын пап ламаар 3 дугаар Павел гэдэг хүн гарч ирж байгаа байхгүй 1534-өөс 1549 онд. 3 дугаар Павел болохоор яаж юм гэхээр за ерөөсөө одоо бүтэн комисс байгуулъя. Одоо энэ католик сүмийг дотроос нь ингээд өөрчлөх тийм хүмүүсийг ингээд гаргаж ирээгээд тэгээд протестантуудын эсрэг дайн хийгээд тэгэнгүүтээ тэр хооронд нь Испанд Гиген Игнати Лайола гэдэг хүн гарч ирж байгаа. За энэ Гиген Игнати Лайола гэдэг болохоор эхлээд ямар хүн байсан бэ гэсэн чинь хоёрыг дуулахт Баатарын баг хүү байхгүй юу. Тэгээд тэр үед яадаг байсан бэ гэхээр хоёрыг дуулахт Баатар гэдэг нэг цол нь шүү дээ тий. Цэрэг дайны карьер тий. Цэрэг дайны карьер хийж байгаа хүн гэсэн. Тэгээд цэрэг дайны карьер хийж байгаа хүмүүс ингээд олон хүүхэдтэй болох юм бол том хүүд нь тэр бүх аавынх нь цол гуншин ингээд очдог ер нь Испанд. Тэгээд цол гуншин аавынх нь тэр карьер нэр хүнд бүх юм том хүүд нь очдог. Тэгээд баг хүн болохоор хоёр сонголттой байсан юм л да. Нэг бол лам болох. Нэг бол
нөгөө тэнмэл явган хоёуг дуулахт баатар болох. Тэгээ тэнмэл явган буюу ингээд ааваасаа ямар ч идэх хөрөнгө ямар нэгэн туслалцаа авахгүйгээр ингээд өөрөө цэрэг дайны карьер хөөх боломжтой байсан. Тэгээ нөгөө Игнати Лайола маань болохоор баг хүн байхгүй юу? Тэгэхээр ингээд өөрөө цэрэг дайны карьер лам болохгүй ингээ хөө явж исэн байхгүй юу? Ууг нь. Тэгсэн чинь нэг удаа дайн хийж байгаа шархтаад. Тэгээд имлэг твтээд. Тэгээ нөгөө сувлагчтай тий. За надаа ямар ч хамаагүй нэг ном олоод иргээд. Тэгээд тэгсэн чи тэр ном нь болохоор Иесус Христосын амьдрал бөгөөд гинтнүүдийн амьдрал гэдэг нэг ном байсан. Тэгээд тэрийг уншаад жинкнээс Игнати Лайола би ийм юм мэддэггүй байсан биш тэгээд бүр ингээ гайхаад бүр ингээ тэгээ анхныхаа удаа тэр хүн яг шашинт бүр ингээ чин сэтгэлээсээ итгэж орох орохдоо бүр амар нарийн ороод тэгэнгүүтээ за би одоо яг тэр өссөн төрсөн орчин болон өөрийнх нь хийхийг хүсэж байгаа юм цэрэг дайны карьер байгаа даа шүү дээ. Тэнгүүд тэр цэрэг дайныхаа карьер тэр цэрэг дайны одоо нэг бурхны дуудлага ирч хүч гээл л дээ. Тэр ирч хүчгээ бүгдийг нь шашин руу оруулчихж байгаа байхгүй. Тэгээ Игнати Лайола яасан бэ гэсэн чинь 32 наснда шүү дээ. За би ингээд Гэгэ Мариадал зүтгэж те хоёуг дуулахт баатар чинь нэг гоё юм бүсгүйтэй байдаг шүү дээ. Тэнгүүд миний бүсгүй үл ингээд бурхны их Гэгэ Мария юм аа. Би бол Иесус Христосын ингээд цэрэг юм аа. Тэгээд тийм учраас Гэгэ Мария Иесус Христост ингээд зүтгэя гэд тэгэнгүүтээ 32 наснда бүр 8 9 настай жоохон хүүхдүүдтэй цуг суугаад эртний латин хэл сураад библ сураад тэр шашны номыг бүгднийг нь үзэж эхэлж байгаа байхгүй бүр эцэг санаа захгүй 8 9 настай. Тэгэнгүүтээ Парис руу явж байгаа. Тэгээ Парист болохоор тухайн нэг одоо бид нар Сорбоны их сургууль гэж яриад байгаа. Тэр үед бол нөгөө хэдэн коллежийн ингээд нийлмэл байсан шүү дээ тий. Тэгэнгүүтээ тэр Сорбоны их сургуульд очиод тэнцээ Эразм Роттердамский гэдэг ч юм уу Кальвин энэ төргээд бас өөр том философч нартай ярьж исэн юм шиг байгаа. Тэгээ ер нь бол ингээд бүр нарийн шашин судлалыг тэнцээ сурж байгаа байхгүй. Тэгээ тэнцээ 6 найзтай болж байгаа. Тэгээд тэр 6 найзтайгаа юу гэж шийдэж байгаа хэрэг за хэдүүлээ Христийн юу гэдгийг байгуул ерөөсөө Христийн одоо нийгэмлэг тий гэдгийг байгуул тий Христийн нийгэмлэг байгуул. Тэгээд тэрийг болохоор бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр изуитууд гэдэг ч байгаа. За ингээд нөгөө нэг тэр саяхан санаж байгаа бол нөгөө Павел 3 дугаар хаан ч болохоор Ромд болохоор бас нэг юм өөрчлөлт гарах гал коммунизм байгуулаад ингээд байна шүү дээ. Тэнгүүд гин Игнати Лайола нөгөө 6 найзыгаа дагуулж очиод Ромын паплам дээр очичдаг байхгүй. За лав ярьж байгаа юм шиг ярьж байна. Лав яриад хажууд нь зогсчихсэн юм шиг. За яг хаа. Тэгээ нөгөө нэг очингуудаа тэр үед болохоор Ромын паплам юу гэж шийдсэн байсан бэ гэхээр дахиж ямар нэгэн шашны дэг буюу орденуудыг гаргахгүй одоо хитрхи амар олон католик шашны дэг орденууд байгаад байна. Одоо янзын үзэл бодолтой тийм шашны дэг сургуулиуд гэсэн үг шүү дээ хитрхи их байна. Тэгээд дахиж нэмэхгүй гэдсэн чинь Гэгэ Игнати Лайола өөрийнхөө тэр амар Иесус Христост те шашиндаа үйлчлэх тийм хүч тийм ирч хүчээрээ Павел 3 дугаар Ромын папламыг бүр юу яагаад ятгаад тэгээд папламын гэсэн маань за би танай изуитуудын одоо энэ Гэгийн Игнати болон түүний найзууд чинь ингээд изуитуудын орден изуитуудын дэг гэж байгуулад шүү дээ. Тэнгүүд за танай дийг би харлаа 3 юм байд юм байна. Эхлээд ямар ч байсан одоо биеийн ариун онгон байдал маш чухал. Тэгээ ядуу байх чухал. Өөртөө ямар ч хөрөнгө төгрөг завшихгүй тий. Тэгээ нөгөөх 3 дахь нь буруу номтнуудыг өөрийнхөө шашинд оруулах. Энэ дээр нэг дэг нэмэх гэсэн. Нэг тийм чухал дүрм нэмгээд. Та нар зөвхөн Ромын папламд л захирагдана. Өөр хүнд захирагдахгүй гэдэг. Тэгэхээр изуитууд юу болж байна гэхээр зөвхөн Ромын папламд захирагдана. Нэг бодлын захирагдах хууль нь бол бүр амар. Тэр ямар хууль байсан бэ гэхээр дуулууртай бай яг цогц шиг гэдэг хууль байсан. Өөрөөр хэлбэл чи яг цогц шиг л энэ нөгөө нэг дайных нь юм яваад шүү дээ. Цэргийн карьерийн те дэг жаяг те дис дараа те яг тэгэл Игнати бол өөрөө ингээд жанжин яг тэр изуитуудын жанжин тэгээ бусд нь ингээд цэргүүд те гэхдээ яг иймэрхүү байдлаар ингээд маш хатуу явж байсан. Тэгэхээр эднэр болохоор нөгөө буруу номтнуудыг зөв болгох эсвэл огт христийн шин байхгүй газарт очиж христийн шинийг тараах иймэрхүү юм дэгтэй. Тэгэхдээ шашиндаа үнэнч гэхдээ шашныхаа
шашныхаа сайн мэдээг тараахын тулд худлаа ярьсан ч болно гэдэг байхгүй. Тэгэхээр тийм учраас нөгөө изуитууд болохоор одоо болохоор Европт ч юм уу те жоохон нөгөө муу нэртэй байх гэдэг. Ягаад тэгэхээр жоохон тийм хоёр нэртэй хүн гэж хэлэгдэх гэдэг. Яг тухайн үеийн изуитууд бол бас тийм байгаагүй юм шиг байна. За ямар ч тач Ромын пап ламын ингээд ивэл дор орчихоор чинь ямар ч татвар төлөхгүй. Тэгээд ямар ч ингээд нөгөө хаадуудад захирагдахгүй. Айгүй хүчтэй орден дэг болж таарч байгаа юм. За ингээд эднэр маань болохоор тэгээд энэ Игнати Лойола гэдэг хүн хоёр том зүйл хийсэн байгаа. Ер нь бол эхлээд за гуравч гээ. Эхлээд бол боловсрал хамгийн чухал юм байна. Ерөөсөө л хүн шашин номтой ингэж болохын тулд тэгэхээр католик үнэгүй сургуулиуд. Тэгэхээр маш олон үнэгүй сургуулиуд барьсан. Шашны сургуулиуд барьсан байна. Шашны сургуулиуд тий. Хоёрдугаарх нь болохоор бид нар төрийн түвшээдүүд болох хэрэгтэй юм байна. Тэгэхээр Европын олон улсад ингээд өөрсдийнхөө изуитүүд төрийн түвшээдүүд бий болгосон байгаа. Төрийн тэгжээч нөгөө шийдвэр гаргах төвшөнд очих нь шүү дээ. Тэгээд изуитүүдийн хийсэн сайн зүйл гэдэг юм бол Аз Африкийн улс орнуудаар явж христийн шашныг номлож исэн. Номл мэдээж католик болгож исэн. Гэхдээ номлохдоо бусад ирсэн европчууд тухайн Аз Африкийн одоо соёл руу халдах, тухайн Аз Африкийг хүмүүсийг боолчлох энэ эсрэг гэсэн байхгүй. Тэгэхээр бас тэгж нөгөө колоничлалыг шашны зөөлөн бодлого явуулж байсан болохоос биш яг цэвэр колоничлалын дээр боолчлох колоничлалын бол эсрэг байсан энэ утгаараа. За ямар ч юм Дон Иниго Лопес де Рекалдо гэдэг жинхэнэ нэртэй Игнати Лойолагийн түүхэн нэг юм байна. Маш сонирхолтой. Маш сонирхолтой дүр байна тий. Амар юм дайчин. Харин тийм дайчин. Тэгээд өөрөө ер нь бол бас аюу чадварлаг цэргийн хүн байсан баха. Тэр цэргийн жанчны ч юм уу те удирдагчийн тэр ур чадвараа тий өөрөө айгүй тийм юу хүн байсан гэсэн. Тэсвэр хатуужилтай. Тий яг үнэ бүр амар өндөр тэсвэр хатуужилтай. Тэгээд ерөөсө шашны дгийг амьдралтаа зөрчиж байгаагүй гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр чин тэр чи одоо садар самун архитарс тийм үү ерөөсө хутгалтж байгаагүй тийм юм байна. Тийм байна. Гайхалтай. За хоёр дахь ивент итгэжээ. Хоёлаа. Зарлие. Ном бол хамгийн гоё бэлэг өрөөтэй World of Language гэдэг компани юм байна. За, энэ удаагийн нэвтрүүлгийг маань маш сонирхолтой World of Language болон Од мөндөр сувг хамтран зохион байгуулж байгаа Монголын анхны онлайн олон улсын англи хэл дээрх бестселлер уран зохиолын өдрлөг юм байна. За, энэ арга хэмжээ маань 2025 оны 3 сарын 20-21-нд Туушин зочд буудлын Соём танхимд 14 цагаас эхлэх юм байна. За, энэхүү арга хэмжээнд дэлхийн алдартай 8 зохиолч онлайнаар оролцсон. Онлайнаар оролцоод уншигчтайгаа шууд холбогдоод тэгээд өөр өөрсдийн гэсэн одоо панелуудтай гэсэн. Тэгэхээр та бүхэн англи хэл дээр ном унших дуртай эдгээр зохиолчдын зохиолыг уншижсэн зохиолчтойгоо шууд харилцахыг хүсчээвэл энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй. За энэхүү арга хэмжээнд маань Anthony Horowitz, David Williams, Sir Michael Morpurgo, Sue Lin Tang, Ellie Griffin, Roll Whitford, Adele Park, Cecilia Ahern зэрэг алдартай зохиолчд оролцох юм байна. Эдгээр дунд нь бас нэг гайхалтай зохиолч комедиан байна л да David Williams английн жүжигч. Харин та амар дуртай гэсэн тийм маш хөвгчлээ. Би их баярлж जैन тогтолж байна. За, ийм гайхалтай хүмүүс оролцох юм байна. Тэгээд мөн энэхүү арга хэмжээнд оролцсоноор тань олон сайхан бэлгүүд байгаа юм байна. Мэдээж ном бол хамгийн гоё бэлэг. Ном байна бэлэг нь мөн World of Language номын дэлгүүрийн 4 салбарт насан туршдаа 5-аас 10% хямдрал эдлэх боломж байгаа юм байна. Ямар гоё. Тий. Тэгэхээр та зөвхөн энэхүү арга хэмжээнд ирснээрээ дуртай зохиолчтойгоо уулзаад онлайнаар уулзаад тэднэртэй шууд харилцаад тэдний ном зохиолын талаар юу өгүүлэхийг сонсохоос гадна гайхалтай сайхан бэлгийг авах боломжтой юм байна. Тэгэхээр та бүхэн энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсвэл тасалбарыг Од мөндөр сувгийн байран дээрээ давчуулна. Мөн World of Language номын дэлгүүрийн 4 салбараас өөрийн биеэр очиод авах боломжтой юм байна. За тэгээд эхний салбар нь Сүхбаатар 4-3 дугаар хороо, Цэркийн урд Royal Tower-ын 4 давхрт байгаа юм байна. World of Language компани маань нэг салбар номын дэлгүүрийн маань, хоёр дахь салбар нь Сүхбаатар 4-6 дугаар хороо, Арчилсан намын байрны өргөтгөлд Камин галерей гэж байна. Гурав дахь салбар нь Хаан улт 4-г 17 дугаар хороо, Удирдлагын академийн төв байранд юм байна. Харин дөрөв дахь салбар нь Хаан улт 4-г 4 дугаар хороо, Ярмаг Viva City S14 дугаар байрны нэг давхрт юм байна. За тэгэхээр үзэгч сонсогчдоо энэхүү гайхалтай арга хэмжээнд ураад олон сайхан дуртай зохиолчтойгоо дэлхийн бестселлер зохиолчтой уулзаа. Тэгээд мөн гайхалтай бэлэг аваад насан туршдаа номын дэлгүүрээр 5-аас 10% хөнгөлөлтөд өвчлөх эрхийг эзэн болохыг хүсэж байна. За тэгээд та бүхэн хэрхэн холбогдох вэ гэхээр World of Language компани маань вебсайт нь foreignbookinmongolia.com
Email хаяг нь office@foreignbookinmongolia.com, Facebook page нь World of Language Mongolia гэсэн хаягаар холбогдож болно. Тэгээ та бүхэн энэхүү арга хэмжээнд оролцохыг хүсээд урилгыг худалдаж авъя гэвэл Од Мөндөр суугийн байран дээр ирээд авч болно. Та бүхэн урьдчилаад 94 90 77 дугаарын утсаар холбогдоод өөрийн биеэр Од Мөндрийн офис дээр ирээд арга хэмжээнийхээ урилгыг хүлээн авах боломжтой байна. Маш их баярлалаа ивент тэтгэгчтэй. Тийм энэхүү арга хэмжээнд Од Мөндрийнхэн маань бас очино. Бүгдээрээ тэнд уулзцгаая. За удахгүй уулзцгаая. За Игнати Лойола маань бол ямар хүн байсныг хэдүүлээ ойлгочих шиг боллоо. Тэгээ энэ урт оршил яагаад хэлсэн бэ гэхээр одоо хэдүүлээ Игнати Лойола ч юм биш үү? Саяны одоо манай гигинт маань 1556 онд нас орсон хүн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэрнээс хизээ хойно 1685-аас 1694 онд Игнати Лойолад буюу одоо иезуитийнхэнд зориулсан Ромд сүм болсон байна. Тийм гиген Игнатиогийн сүм гээд гиген Игнатио Лойолагийн сүм гээд түүнийг гигантэн болгосон юм байна тий. Ааха яг үнэ. Яг энэ иезуитуудыг нэгдүгürt иезуитийн дэгийг үндэслэгч тий. Тэгээд хоёрдугаарт бол ер нь католик шашны сайн мэдээг тараах, католик шашны боловсролыг тараах гэх мэтчлэн маш олон зүйлсийг хийгээд тэр нь бол хэсэг хугацааны дараа би одоо яг хэд онд гэдэг санахгүй. Гэхдээ хэсэг хугацааны дараа бол гигантэн болгож гэж залсан гэсэн үг. Тэгэнгүүтээ яг тэр гигантэн болгож залаад сүмийг нь бол босгож байгаа юм л да. Ромд иезуит сүм гээд би өст Ромд очичоод энэ сүм дотор ороогүй. Би ревер харамсаад дахин очих хэрэгтэй юм. Харин тий. Тэгээ үүсээ барахгүй л тий бүх сүмүүдийн тий. Тэгэхээр Ром гэдгийг бол та бүхэн маань ер нь төсөөлж байгаа бах. Италийн Ром ялангуяа одоо 17-оос тий 18 дугаар зууны тий барокко урлаг 18 дугаар зууны их үеийн тэр барокко урлаг бол Ромын тэр гайхалтай архитектураар бол их илэрдэг. Тэгэхээр бид нар ханаас нь ч энэ сүмийн гаднахыг хэдүүлээ харах юм бол за энэ бол ер нь барокко сүм байна гэдгийг харж байгаа. За тэгээд энэ барокко гайхалтай сүмийн дотор за яг Игнатийн сүмийн доторхыг хэдүүлээ харъя. Ер нь ийм юм байлээ. Барокко гэдэг чинь өөрөө барокко гэдэг үг бол буруу хэлбэртэй сувд гэсэн португал үг. Гэтэ яг 100% тийм биш байж болно л доо олон янзаар тайлбарлагдаж байгаа. Гэтэ нэг хувилбар нь бол буруу хэлбэртэй сувд гэдэг чинь. Тэгээд ягаад гэхээр сувд ч уг нь яг бүрийнхээ гоё төгс байдаг тий. Гэтэл ингээд хажууд нь юм наалтцсан юм шиг юм хэлбэргүй сувднууд байдаг шүү дээ. Гэтэл тэр хэлбэргүй сувднуудыг хүртэл 17 дугаар зуунд гоё чимэглэлийн урлагаар их гайхалтай гоё юм найруулагч маань харуулал байгаа да. Их гоё тийм чимэглэлүүдийг бол хийх болсон байгаа л да. Төгс сувд гэхээс илүү хэлбэргүй сувд үнэлэгдэх болсон үе. Энэ ч бас учиртай. Яагаад тэгэхээр сэргэн мандалтын үед тэр одоо нэг тэрнээс нэг 100 жилийн өмнө хүн өөрийгөө бурхны төгс бүтээл гэж итгээл байгаль дэлхийн төгс бүтээл те энэ байгаль дэлхий бол хүн төрлөختөнд зориулсан юм гэдэгт итгэжсэн чинь 17 дугаар зуунд болохоор тийм биш болж таарлаа. Тэ маш олон зүйлсүүд нэгдлээ. Хүний одоо мэдээлэл их боллоо. Тэгэнгүүтээ хүн бид нар ер нь ийм муухай ёс суртахуунгүй амьдарч байгаа юм чинь бид нартэй бурхны ингээд төгс бүтээл нь юу ч болдоо гэд яг 17 дугаар зууны Европ хүний үзэл бодол бол ингээд нөгөө газар доорх цөмөрж байгаа юм шиг тийм үзэл бодолтой байсан гэж байгаа юм л та. Тэгэхээр хорвоо дэлхий чинь нөгөө нэг тогтсон төгс хүн өөрөө тийм тогтсон төгс биш юм байна. Тэгэхээр сэргэн мандалтын үед бол дандаа зөв тогтол тий юм илүүчгүй дутуучгүй алтан огтлол энэ төр гэл тийм дөрмөдтэй байсан бол барокко гэд бол яг штэ бүр бүх юм өөрчлөгдөж байгаа байхгүй бүх юм ингээл хөдөлгөөнтэй болж ирээл те ерөөсөө ингээд хүний сэтгэл дотор гэдэг чинь ингээд бурхан чөтгөр хоёр нь ингээл хоорондоо хэрэлдээл байж идэг юм байна хар цагаан гэдэг зүйл хизээч юм нэг юм тайлагдшгүй юм маргаанууд хүний зүрх сэтгэл дотор байж идэг юм байна гэл. Тэгээд гол нь энэ бүгд зэрэгцэн орших боломжтой юм байна. Гоо үзэсгэлэнтэйгээр. Яа, харин тэнгүүд ин чин драмын урлаг бүр амар өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр яг би бол Ромд очиод сөмрөө н ороод ямар сэтгэл төрсөн бэ гэхээр ямар их алт, ямар их гантгтэй, бүр ямар их хэтрүүлэгтэй гоё чимэглэл вэ. Яг үнэ хэтрүүлэгтэй. Барокколыг тийм. Тийм, үнэхээр хэтрүүлэгтэй. Ягаад тэгэхээр ингээд нэг талаас хүн өөрийгөө ингээд хорхоо шавж дорны хүн бол тэрэнд л нэг ингэж гайхгүй шүү дээ. Тийм шүү дээ бид нар ч хумхын тоос шүү дээ гэл
өрний хүн анх удаа өөрийгөө тэгж бодож үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ ингээд айнгуудаа дорны хүнээс шал өөр реакц гаргасан байгаа байхгүй юу. Яасан бэ гэсэн чинь тэгвэл энэ хоромхон төдөд олдож байгаа энэ амьдралын хамаг сайхныг нь хурдхан эдлээд авъя гэдэг. Тэгээд их гоё чимгэлтэй болж байгаа. Тэгээд энэ сүм рүү яг ингээд оронгууд за нэг юм хэтрүүлэгтэй барокко тийм үзэсгэлэнтэй гоё сүм байна гэд. Гэхдээ энэ сүмийн гол онцлог нь ингээд дээшигээ харах юм бол нэг цэг дээр нь зогсдөг юм аа. Тэгээд тэр цэгээс нь дээшигээ харангууд бидний өнөөдрийн хамгийн гол баатар болох Гиген Игнатиогийн сүмийн өөрийнх нь Гиген Игнатиогийн амьдралыг харуулсан таазны чимэглэл гарч ирдэг байхгүй. За тэгээ энэ таазны чимэглэлийг харах юм бол үнэхээр ямар нарийн математикийн одоо юу вэ те тооцоол тий. Энд одоо үзэгчтэй та нар дэлгэцэн дээр хараад сая ингээ баахан гандаг алт ярьлаа шүү дээ архитектурын дотоод интерьерийн чимэглэл гэд энээс хэдүүлээ ингээд ямар гоё багнууд вэ ямар гоё ингээ тааз болон номон юм арк вэ гэж харж болно үгүй энэ бол зураг яг амар хэцүү байд юм байл л дээ яг ингээд жинхэнэ багн нь явж агаад дээрэс нь зургаар ингээд баг нь хийчихэж байгаа байхгүй баг нь болон номон арк тэгээ харангууд бид нар ингээд яг жинхэнэ ингээд арк юм шиг харагдаад байдаг жинхэнэ гантик юм шиг харагдаад байдаг гэтэл энэ нь үнэндээ зураг байгаа байхгүй 3D зураг ба шүү дээ тий яг 3D 300 жилийн өмнөх 3D тэгээ сайндаач биш сүмийнхаа одоо нөгөө тийм протестантуудын эсрэг те иезуитууд энэ төр гарч ирээл католик сүм өөрийнхөө ингээл мундгийг батлаалаа штэ. Тэгэхээр чинь гэхдээ энэ чинь маш хөнгө орно штэ. Хэрвээ яг жинкнээсээ энэ их гантыг энэ их алтыг оруулах гэх юм бол энэ чинь маш хөнгө байхгүй. Тэгэнгүүт энэ сүмийг санхүүжүүлсэн хүмүүс маань ингээд яг ингээд бүр 3 4 давхар сүм барих гэсэн чинь ингээд хүрээгүй. Тэгээд тэгэнгүүтээ ингээд 2 давхарыг ингээд яг жинхэнэ гантгаар нь барьчаад цаашаага болохоор Андреа Поцо гэд нэг зураачд даалгар өгсөн баг. За чи яаж ч байсан энийг нэг 4 давхар юм шиг харагдаад байдаг. Тэгэнгүүт Андреа Поцо энийг математикийн тооцоололтойгоор дотроос нь яг тийм өндөр 4 5 давхар юм шиг харагдахаар бүр ингээд хүн ороод ингээд энэ ч нөгөө архитектурынхаа тэр багнаас үргэлжлээд зураг нь явчихж байгаа болохоор хүн ялахгүй байсаар хагаад эцсийн бүлэгтээ хаашаа очиж гэнэ Гиген Игнатио дээр очиж байгаа юм. Тийм байна. Optical illusion гэдэг ч тий. Тэрийг ашигласан байна тий. Тэгээд энэ Андреа Поцо гэдэг зураач маань болохоор бидэрт маш гоё өөр архитектор байсан зураач байсан. Тэгээд олон төрлийн дүрслэх урлагийн мэргэжилтэй. Тэгээд ийм дүрслэх урлагийн архитектурын перспектив буюу аслалтын хуулийн бас том номыг үлдээснээр алдартай. Тэгэхээр ижи хамгийн гоё юм нь ингээд тэнгэр гэдэг чинь хязгааргүй юм шүү гэдгийг ингээд бидэрт үзүүлчихэж байгаа. Энд тийм байна. Хамгийн гол төв хэсэгт нь бол ямар нэгэн архитектурын чимэглэл байхгүй, зөвхөн тэнгэр, үйлс, тэгээд цаашаагаа явж байгаа юм хязгааргүй мэдрэмжүүдийг авч байгаа юм л та. Тэгээд иезуитуудын хамгийн гол бас хийсэн зүйлсийн нэгийг их тод томруунаар дурдсан байгаа. За яг гол нь бол Гиген Игнатио тэр загалмай барьсан Иесус Христос дээр очиж гин. Тийм. Бараг Иесус Христосоос илүү Гиген Игнатио тодорцсон байгаа биз тий. Яг голыг нь харангуут. Тийм байна. Христос болохоор нь хажууд нь энэ нөгөө нэг гар хөлн ингэж савцсан байгаа байдал бол энэ бол нөгөө барокко үеийн урлагийн жестүүд буюу гарын хөлийн биеийн динамиктэй хөдөлгөөн баггүй. Тэг бүх юм эргэж байгаа гэсэн. Тэгээд цовдлуулсан загалмайгаа ирсэн байна тий. Тэгэнгүүт Гиген Игнатио болохоор саарл иезуитуудынхаа хувцастай өдөс нь ингээд очиж байгаа байдалтай. Тэгээд иезуитуудын хамгийн чухал хийсэн зүйл чинь нөгөө нэг төв болгонд очиж католик шашнаас ортолчихсан гэдэг ч байгаа шүү дээ. Тэгэнгүүт дөрвөн талыг нь хэрэг найруулагч маань чадвал тодруулаад үзүүлэх юм бол Африка, Америка, Европа, Азия гэдэг ч байгаа. Тэр дөрвөн талд байгаа онцлог амтан тий болон тэр бас нөгөө хувцас хунар тиймэрхүү тийм онцлог шинжийг нь тодорхойл Африка гингүүд өнгөт арьсан хүнийг зурдаг ч юм уу тий тиймэрхүү байдлаар ингэж тодруулах гэж бас тодруулах гэж оролцсон гэхээр муухай юм да. Тэгэхээр илүү тодруулан зорсон байгаа юм л та. Тэр энд нөгөө иезуитуудын тэр үзэл бодол нь ямар хүчтэй байсныг те Гиген Игнатио өөрөө
аль хэдийн нас орчоод байхад хүртэл тэгээд 100 гаруй жилийн дараа түүнийг ингэж санаж сүм дугуйг хийж байгаа тийм нэг зураг байна. За тэгээд ер нь Андреа Поцо маань би өнөөдөр ягаад ер нь хүмүүсийг хөөрх юм гэж байгаа юм бол Андреа Поцо маань болохоор яагаад би хөөрхий гэж хэлгээд байна вэ гэхээр энэ бол Андреа Поцогийн бүр энэ зураачийн тэг хамгийн оргил урлагийн бүтээлийнхэн замын тэг уран бүтээлч замналынх нь хамгийн оргил байсан байхгүй юу. Үүний дараа ууг нь амар алтартай болчихж байгаа. Тэгээд Вен гэд бүр явахгүй газар байхгүй. Тэгээд ингээд зөндөө газруудаар явж өргөдөж байгаа юм л та. Тэгтээ хизээч яг энэ Ромд байгаа Гигийн Игнатийн сүмийн таазыг бол дахин зурж чадаагүй гэдэг. Тэгэхээр энэ сүмийн тааз маань тэ Андреа Поцо гэд зураачийн гол зорилгыг бол биелүүлсэн гэж хэлж болно. Харамсалтай нь Андреа Поцо мэдээж энийг дахин давтаж болж чадаагүй. Дараа нь нөгөө Deeds of Hercules буюу Геркулесийн мундаг тэ триумфыг ялтыг үзүүлсэн зураг мураг гэл зөндөө зуржил байсан. Гэхдээ яг энэ дээр л үнэхээр хүмүүний оюун ухаан, тэр математикийн шинжлэх ухаан, тэр нарийн тооцооллоор бурхны болон энэ гигантнуудын энэ далд ертөнцийг харуулж болдгиймаа гэсэн тэр нэг тавьсан зорилготой зураач маань бол хөрсөн байгаа юм л да. Тэгэхээр ер нь сүүлд бас энэ арга чинь ингээд бүр Андреа Поцо өөрөө бодож олсон юм биш. Энэ 3D гэдэг зүйлийг зөвхөн айл сэргэн мэдлэлтэй үеэс л энэ асалтын хууль маань байсан. Гэтэ Андреа Поцо юу хийсэн бэ гэхээр нөгөө виртуоз гэж ярьдаг те. Ингээд энийг гайхалтай тооцоололтой ингэж хүний тэр сэтгэл оюуныг ингэж дээшээгээ хөөрүүлж тэнгэр рүү аваач чадж байгаа гэдэг нь гайхамшиг юм л та. Хамгийн ойрхонор бол бас үзэгчтэй төгсгөлт нь хэлэхэд Эрмитажийн өвлийн ордны барокко шатыг харж болно. Тэгээ барокко гэдэг бол бас дандаа тоглоом байдаг. Тэгээ 3D зүйл энэ үед үүсэж байна гэдэг нь нөгөө талаасаа бароккогийн философи үнэн үү худал уу гэдэг бас асуултыг тарьж байгаа. Маш гайхалтай баярлалаа Амина. Баярлалаа. За энэ бол шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн уран зураг нэвтрүүлэг байлаа. Студид өнөөдөр урлаг судлаач Амина, хөтлөгч Мөнхцөл миний бие ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сув, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 хос төлгөөнөөр хүрлээ. Өнөөдрийн маань нэвтрүүлгийг хариултаа хадгалын хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк мөн ном бол хамгийн гоё бэлэг ураатай World of Language компани лаа. Ивент тэтгэгчдээ баярлалаа. Аминада баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.